андуурч аборт хийсэн асуудалтай холбоотой сүүлийн үеийн мэдээ байгаа. За хэрэг та бүхэн санаж байгаа бол энэ оны 3 дугаар сард Праг дахь Буловка их сургуулийн эмнэлэгт 2 Аз эмэгтэйг хооронд нь андуураад буруу хүндээ үр хөндөлт хийсэн амьсгалтай хэрэг гарсан. За энэ талаар маань сууг яг тухайн үед нь Чехийн 7 хоног гэд мэдээгээр гаргаж ирсэн. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол маань сууг дээр байгаа Чехийн 7 хоног мэдээллийн хөтөлбөрийн 9 дахь дугаараас энэ мэдээг үзэх боломжтой. За тэгээ хэргийг эргэн сануулах юм бол 2 Аз эмэгтэй тухайн эмнэлэг дээр очсон. Нэг нь жирэмсний үеийн үйлчлэгтээ хамрагдах гэж очсон. Нөгөөх нь болохоор савны мис ажилбарт орох гэж очсон. За тэгээ энэ савны мис ажилбар нь ер нь бол үр хөндөлт хийхэд бас хэрэгэлдэг тийм аргаар орох байсан юм билээ л дээ. За тэгсэн чинь үйлчлэгт орох гэж очсон эмэгтэйд нь аборт хийсэн. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой шинэ мэдээ саяхан 9 сарын 8-нд гарсан байсан. Яасан гэсэн чинь нөгөө нэг хохирогч болон эмнэлэг хоорондоо одоо нөгөө шүүхтэлцэж мөхтэлцэж явж байгаа. Тэгээд тохиролцоонд хүрсэн гинэ. Тэгээд эмнэлэг хохирогчид тодорхой хэмжээний нөхөө олгоор мөнгөн төлбөр төлөхөөр ингээд болсон. Гэхдээ яг хид гэдгээ бол нууцлахаар хоёр тал ингээд олон нийтэд хэлэхгүй нууцлахаар шийдсэн бэлээ. Гэхдээ Сезнам справи дээр гарсан мэдээн дээр бичснээр болохоор ер нь иймэрхүү төрлийн тохиролцоо нэг 2 сая крон хавцаа байх болов гэж таамаглаж бичсэн бэлээ. Тэгээд эмнэлгийн зүгээс болохоор энэ хэргийн гол шалтгаан бол хилний асуудал байсан гэж тайлбарлсан байгаа. Яг тэгэхээр үзлэгт ордог эмэгтэй тухайн өдрөөс 3 хоногийн өмнө очихдоо орчуулагчтай очсон байгаа. Тэгээ яг хэрэг гардаг өдөр очихдоо болохоор орчуулагчгүй очсон. За энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь болохоор тухайн эмэгтэй одоо нөгөө эмнэлэгч чинь янз бүрийн мис ажилбар ч юм уу энэ төрөй хийхэд ингээд нөгөө ийм хийх гэж шүү танд та хүлэн зөвшөөрч яах нүгэд ингээд нөгөө зөвшөөрлийг авч гарын үсгийн зурулдаг шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр бол яг нөгөө мис ажилбарт орох ёстой хүний одоо нэр мэдээлэл байж байгаа. Тэгээд доор нь гарын үсэг зурах юм байж байгаа. Тэгээ одоо эмнэлгийн ажилтан бол андуураад тэр хүнд үзүүлсэн нь бол буруу. Гэхдээ нөгөө өвчтөн жирэмсэн эмэгтэй тэрэн дээр нь гол нь гарын үсгээ зурсан байгаа байхгүй. Тэгээ одоо тэр жирэмсний үзлэгт орох гээд очсон эмэгтэйг нөгөө нэг мис ажилбарт орох гэж ирсэн эмэгтэй нэрээр дуутахад ингээ хариу үйлдэл үзүүлээд байсан. Тэгэхээр бас нэг бодлын эмнэлгийн ажилчдыг бүрэн буруутай гэж үзэхэд айгүй хэцүү хэрэг болчихж байгаа зү. Гэхдээ яг хөө эмнэлгийн зүгээс ингээ нөгөө тухайн үед бас тухайн өвчтний гэр бүлээс нь уучлахгүйгаа тэгээ олон нийтээс бас хариуцлага алдсан даа уучлахгүйгаа тэгээ ингээд нөгөө яг ямар ажилтнууд энэтэй холбоотой юм бэ гэд шалгалт энэ төр явуулаад тэгээд яг тухайн үед болохоор 2 ажилтан гол буруутай юм байна гэд төр зур ингээд ажилласан чөлөөлж агаад тэгээ ингээд шүүхийн хэрэг нэгэн дээр нь бас үүсгээд тэгээд нэг ажилтныг нь бол эмнэлгээсээ бүр мөсөн халсан гэж. Тэгэхээр энэ мэдээ ер нь бол гадаадуудын хувьд бол айгүй амар санагтаар тийм болохоор эмнэлэгт очихдоо тий ер нь тийм сериосны асуудлаар очиж байгаа бол тэгээд орчуулагчтай л очсон баталгаатай юм биш үү. Тэгээд орчуулагчтай очихдоо айгүй сайн ярьдаг тий сайн ойлголцдог эмнэлгийн талын бас нэг тодорхой хэмжээний ойлголттой хүнтэй очсон зүгээр юм биш үү гэж бодогдсон.